2-2. За танилцуулгын хугацаа 2-2. Нэмэгтэй талбай дээр явж байгаа тоглолтоос Ахмад төгссөн бол 1995 онд төгссөн байгаад хэлсэн байгаараа. Араагийн системийн араагийн төлөвлөлт мэдээж системээс бүрдүүлсэн оффан статанерс додоо эпрэлтийн дараагийн араагийн хөрөнгөний систем болоод хэлсэн байна. За медалийн дэх тойргийн тоглолт төрөжлөө явагдаж байгаа 2011-2012-ийн 2013 оны төгслүүд мөн одоо бас тойргийн тоглолтоор медалийн өнгөө шийдэх нэ. Хоёр баг ихний тоглолтоо эхлүүлсэн. Манай ярьцаа 9-6. За 11 оны төгслөөс нэлээ хойшоо зогчлоо одоо. 4-2-гээ салж эхлүүлсэн тоглолтыг хялбархан алдлаа тэргүүллийг. За тэгэхээр 2012 оны төгсөлтөд бас одоо Адуучийн мөнх эрдэнэ би ховдын үеийн Батчаргал өгшин одоо бэлтгэлээ суурьад тавьсан гэдэг баха. Үнсэн дийлигийн нэмцээний одоо Алтан бар сүлүүг Дархан Жарваг Мегастарс гэдэг одоо олон багуудад одоо тоглож дээд түвшний амжилтууд тоглогчийн байр дасч өргөгчийн байр олон цаг амжилтууд одоо бүртгүүлсэн тоглолтын нэг 12-ны төгсөлтөр байна.
За 5-ын болон руу явж байгаа давуу талбайгаа онсонгүй. Давуу талбай гадна онсноор онооны ярцаа 11-8 болж өөрчлөгдсөн. Мөн 15 оноогоор тоглож шийдэгдэнэ. За багийн 18 дугаарын тоглогч давуултыг гүйцэтгэлээс хоёр багийн мэдүүлэг бол бас бүрэн ирээг байгаа. Тэгэхээр өмсөлийн дугаараар нь явж бай. Багийн 3 дугаараар тоглож Алгагийн хаалт тоглоомыг буцаасан. Тоглоонд явсан торны ирэмхтэй сулраад орж байна. Сөрөг давтга хаалтгүй дотолсон. За өрдөөс нь болох осол торны ирэмхтэй ороод хамгаалт гоё байна. Нэг насны зэрэгтэй 2011-12-13 оны 3 баг медалийн тойргоор тоглох нэ. За өндөр тоон дээр 4 оны зэрэгсэд болсон. Завсардах Шведийн 11 оны төгсөлтөд за урд нь давуулсан. Хавтаа ярьцгаа лог нь хаалтгүй давж явж байгаа нөхцөлнүүд дээр л оноо явах хэрэгтэй байна да 11 оны төгсөлт. Дөрөвдөөс нь орсонгүй тар зогсоо. За 2011 оны төгсөлтөөс багийн 1 дугаарын тоглогч давуултын бүс рүү гарсан давуултыг гүйцэтгэлээ. 1-р мөгөөрчтэй 2 дээрээс явлаа. Хамгаалт гоё суусан 5-ын болон дээр багийн 4 дугаарын тоглогч тун гоё мэдрээд хамгаалсан. Сөрөг давталгаа байсангүй зөрүүлээ сул явуулах юм да. Талбайдаа гоё хамгаалчаад. Хурда. Тэгж гоё хамгаалчаа сул явуулж тэгэл буруудлаа да сая. 13-9 4 онооны тэргүүлэл. За 12 оны төгсөлт ирэхэд эхний элчин тоглолт ажил рүү харьцсан. Өндөр тон дээр 4 онооны тэргүүлэл. Оноо гадах бүрэн боломжтой тэргүүлэл жөөсөглээд 2-4 хүн дээр давхаа гүйцэтгэл оноогоо дэгсэн. За өндөр тоо байна одоо бас давуултаж хангалахад буруугүй юу байна да. 4 дээрээс мөх хэрдэн. За хамгаалахад том бэрх тавталгаа байна. Ер нь одоо сүйдээ гарны хэлсэн тоглогчд байгаа болоо да. Хатуу чи мөх хэрдэн давтаад 14 дахь онд хүргэсэн. За багийн 6 дугаарын тоглогч давуултыг үүсгэсэн. 2 дугаараас энэ давтгаа. За алт гүйж давтхан дээр бас гоё хамгаалалт. Холбот ойр төлсөнгөө гэхдээ арын булан руу эргүүлээд өгцөн. Нэн зайтай дутуу бөмбөгөн дээр булан руу эргүүлж давтаад эхний үедээ төгсөл хийлээд мөнх хэрдэн. За 15 баруун 2012 оны төгсөлт эхний элчин тоглолтын ажлыг авлаа. За Ховд аймгийн Үнс сумын уугуул волейбол спортын мастер Шарвын Отгон мэрэгчийн нэрмжиг тэмцээн 2 дахь удаа зохион болгож байгаа тэмцээн байна. Сумын тэмцээн гэхэд ер нь тун гоё одоо самар хүрээ өргөнтэй юм тэмцээн байна шүү. Тэгээ багууд их гоё жигд юм. Үе үедээ ер нь энэ илүү гэсэн одоо багууд их алга жигд одоо сайхан тоглоцгоодог юм багуудтай юм аа. Тэгээ хоёр өдрийн дээр чи одоо сайхан төгсөлтөөрөө өсөлтлөө. За манайхан лайваа сайхан шеэрлээд Тэрдэндээ Үнс сумын группуд байдаг бол Хотог орныхоо хүмүүс Дахтуу Дөрөс Садан тэрдэндээ болол үздэг сонирхдаг дэмсэг нэгэндээ бас сайхан медаль нөлөөг тоглолтуудыг үзүүлээрэ. За Үнс сум бол ерөөдөө бас Монгол Хэлний холбооны одоо гэрэл зурагчин Бүрэгдэржин ууг эрдэнэ ах маань байна. Ховдын Үнчийн улсын шүүгч Инх мандлын гал хүүгээд одоо бас энэ спортод ерөөдөө бас сайхан Хотог орныхоо нэрийг гаргаж олон сайхан одоо төлөөлөлттэй сумдуудыг нэгэлдэ. Тэгээ сумын төгсөлтийн тэмцээнийг бол бас үнэхээр сайхан нөхцөл зохион байгуулалт юм байна. Багууд ч бас сайхан чанартай жигд багуудтай юм. За 12-ын нөхцөлд 2 дугаар элчин тоглолт эхлэх дараас 2 оноо авсан онооны ярцаа 2-ыг болгож өрчилсөн. Халбатаж байгаа ойртуулаад хэрэгтэй байна. Буйнагийн давтгааныг хамгаалаад 2 дугаар элчин давтгаа анзаалттай. За энэ багийн алт өсрөхөд бол энэ давтгаануудыг халбатаа тогтооход бас нэлийн хүндрэлтэй байхаар байна да. Аль аль нь хаалтгүй давталгаа байгаа. Тэр дундаа 11 оны төгсөлтийн давталгаанууд бол тэнийг төдийлөн чанартай давталгаа их сөөхөн байна. Хаалтгүй яваад байгаа юм салахгүй шүү дээ. Хаасан газрын хаалт. За давтал нарыг хамгаалж байгаа дийч дотоод болцсон. Торлуу оруулчих юм да. За багийн 13 оны тоглогч мөнгөн хүү. Үнсгэлийн дугаар мөнгөн хүү гэсэн байна. Хаалт оnomжтой өрсөн онооны ярсаг 4-т болгож өрчилсөн. За 20 дүрсний давталгаас хаалтгүй явлаа. За энд нь хуурахад аргашаа татсан бөмбөгөн дээр хуурахад уун боломжийн бөмбөг. Захиад хамгаалт руу оруулчлаа да зөрөөд
Мөнх Эрдэнээр явж байгаа болохоор гадна унсан. Хоёрын алт очсондоо яг хөдөөг өсөрч хэрэгтэй. Хараагаа онцлаа. За 2011, 12, 13 оны төгсөлд энэ гурван баг медалийн төлөө тойргоор тоглоно. Алт мөнгөө үзнэ. Доод үе дээр бол 2015, 18 сая тоглоод 18 оны төгсөлд 2-1-ээр хожлоо. Тэгээ бас 21 оны төгсөлд байгаа юм байна. 2015, 18, 21 оны төгсөлд доод үе дээр алт мөнгө хүрлээ үзэх нэ гурван баг тойргоор. За энэ дотоод уучлаа да. 12-ын төгсөлд талбайд мөнгөнд гасан онооны ярьцаа 3-5. За аут мөнгө их гоё үлээж авлаа. Дөрөв дээр Мөнх Эрдэнээр хол төгсөн. Арын хамгаалт гоётой. Ингээд талбайд амгалсан мөнгөдөр Чинартаа давхаа эрэхтэй сул өгсөн 5-ын болонор төлөвсөн. За торлоо оролцсон. Оноо 4-5. За одоо нэг хамгаалж хэрж байна 11 оны төгсөлд. Татаад оруулсан гоё таталт. Багийн 8 дугаарыг нөглөгч сайхан татлаа. За энэ дэр товтлогоо хэрэгтэй. Холболтоо жоохон ойртуулах хэрэгтэй байгаад байдаг. Ордон сул могоруулсан Мөнх Эрдэнэ товтлогоо. Энэ хоёр автуулсан. Тун эвгүй байдлаас 2 дугаар холбох гэж үзэх юм да. Сая 4 дээрээ тогтоочиход бас боломжийн холболтой байсан. Оноо 6-4. За Мөнх Эрдэнэ Алтан Барстаа 2019 оны дээдлигт мөнгө медаль хүртэж байсан. Мегастар Сүлбийг дасгалжуулагчаар тоглогчоор одоо бас алилтэн лиг хэмжилтэнд үлдсэн шүү дээ. Мегастар Сүлбчээр одоо лиг нэмцээ иргэн сэргснээс хойш 6 одоо плей-офф шатнд өрсөлдөж 2 удаагийн алт 2 удаагийн мөнгө 1 удаагийн хүрэлттэй баг. Гэрийн амжилтууд дээр болгон дээр одоо бас Мөнх Эрдэнэ дасгалжуулагчийн амжилтууд авахар яваа. Тоглогчоор бас холбогчоор тоглож ирсэн түүхүүд би даваад хамаалагчаас тоглож ирсэн одоо удирлууд би. За хамгаалтаас хойш ирсэн мөнгөөр татаж амжсангүй. 7-4 болголоо. Тэгээ Мөнх Эрдэнээс гадна бас бусад талууд дээр бас давталгаа сайхан чанартай яваад оноо яваад байгаа учраас бас амар тэнцээд ирэх боломжгүй харагдаад байна. За Мөнх Эрдэнэ энэ давалтыг харъя. Бачаргал өгшин бэлтгэлээс гарч Монгол Улсын гавьяа төгш олон улсын нэр мастер дөржин солонгоо өгшин бэлтгэл дээр олон жил жатгаж явсан одоо тоглогчдын нэг шиг дээ Мөнх Эрдэнэ. Одоо MMB спорт академи гэж одоо бас октийн багийг сайхан гаргаж ирж байна. Энд хөгжлийн лигийн хүрээлэн медаль хүртсэн. 5-7 зөв шүү. Зөв. За нэг юм бол нэр хамгаалт гоё өтсөн. За хамгаалтаас ороод иж байгаа хүн дээр бөмбөгнөөс зөрчлөөд байгаа гал мандах. Их гоё боломжийг алдлаа сая. 4 дээр нь унгаагаад оноо явах байсан шүү дээ. 6-7. Хаалт хэрэгтэй. Хаалт ирнэ. Хаахгүй ч өсөрж байх хэрэгтэй шүү. 6 дээр хамгаалсан татсан. 4 дээр нь уурсан. Тоороороо орсон бөмбөг эвгүй төлсөө. Яа 5-ын болноор төлж байгаа бөмбөг яасан эвгүй бөмбөг. Дахиад хаалт нь өсөрч хэрэгтэй. Содруулаад авсан. Ард хамгааж авсангүй. За багийн 3 дугаарын тоглогч. Авхоныг амжилттай гүйцэтгэж онооны цаг 8-6 боллоо. Давтгаас бол юм 11 оны төгсөлд. Дажгүй хамгаалаад талбайдаа тогтоогод байгаа ч гэсэн салгачих давтгаа байдаг. 9-6. За хоёрогоос гадна тэгээд 2013 оны төгсөлд 2 багтаага тоглолт хийх юм байна да. 2 эдсэн алт, 1 эдсэн мөнгө. Хожидг нь хүрэлэн медаль хүртэх нэ. 3 биенээ тойрогч нөхцөл байж болно. 3 багтай медаль нөлөг тоглолтын дээр. За голоор явлаа. Хаалтгүй давтгаа нэлээ хойш нь зөгцөө. Давтганы боломжийн тун гоё олон гарч ирээд байдаг. Өөрсдөө шалтгаалсан алдаа их юм а 2011 оны төгсөлд. 4 онооны зэрэг болсон. Давалт амжилтгүй. За медалын дэг тоглолтууд 15 оноогоор явагдаж байгаа шүү. Хэсэг шатны тоглолт 21-ээр явуулсан. Өнөөдөр цаг ааж ууж байгаа учраас
Медалийн төлөөх тоглолтууд бүгд 15 оноогоор тоглож шийдэгдэнэ. Багууд оноос олон тоглолцсон ядралттай байгаа цаг ороо болж байгаа учраас 15 оноогоор тоглолтуудаа шийднэ. Тэрдэнд 3 баг тойрч байгаа учраас бүгд медальтай учраас ирэхэд 15 оноогоор тоглоход бас нэг дургуусахгүй байгаа. Араас мөнх эрдэнэ талбайтай юм. Хамгаалтуулганд талбайд хамгаалж байгаа нь да багийн 1 дугаартай тоглогч шанартай сайхан тоглохоо ийчлээ. За 4 онооны зэрэг ойртож ирсэн. Өндөр тоон дээрээс хөөж байна. 4 онооны зэрэг ганцхан онооны зэрэг болгож ойртуулж авлаа. Санийх шиг шанартай тоглохоонууд хэрэгтэй. Хамгаалтны цаг гарсан хууралтууд хэрэгтэй. Нилээн ухаантай тоглож оноо явахаар юм байна 11 оны төгсөлд. За үе ойрлцаа ганцхан усны зэрэгтэй үе учраас ер нь багасаа одоо бас ангингаараа тоглож гарч ирсэнд нэгний тоглолтыг ер нь ямар холбоотон дээр хаашаа зөвхөйг бас нэлээд гадарлах уншихын тоглогчд байгаа болоо да. Урд хуусаа тоглохоо урдаа дараасан 2 оноо авч онооны харьцааг 10-10 дээр тэнцүүлж авч байна. Багийн 1 дугаарын тоглогч маш хэрэгтэй 2 оноо авчирлаа да. Төгсгөл хийж байж 3 дахь жилийн тоглолт гарна. Төгсгөл алдах юм бол 2 дахь дуусгах тоглолт. Ямар ч тач 4 онооны дутууг бол бариад авлаа. Хуурсан 6 дээр хамгаалт гоё. Яг хамгаалдаг тоглогч руу явуулах юм да. Хат онцтой болсон сулруулсан. Мөнх эрдэнэ хамгаалалт. Мөнх эрдэнээс жоохон бултуудаад олчих хэрэгтэй байгаа юм да. 2 болон руу нэргүүлээд. За энэ дээр давтгаа авахгүй сул явуулцаа. 3 араас мөнх эрдэнэ хуурсаа. Дараагийн мөнх ганцын алт үсрээ сулруулсан. Гоё боломж. Араас мөнх эрдэнэ. За тэр ард хамгаалж жоохон буруу суудсан. Талбайд тожсонгүй. За дараалал 4 оноо алдсан эсэл араас мөнх эрдэнэ оноо хөдлөлөө. 11-10. Аа. Уцаар үзүүл. Гой пас. Хуурсан мөнх эрдэнэ татсан. Аа, дөрөв дээр нь хуурч хэрэгтэй байна да. Харагшаад атж байгаа хүмүүн дээр хөдөө нэг нь эсрэг явах хэрэгтэй байна. Тэгээгүй байдлаас сотсон сая хаалт хөрсөн юм уу? Дөрөв авалтаж энэ тэгэхээр юм хэрэгтэй. Хойш нь төтгсөн мө бүгээс нэлээ хүчтэй төтгчлээ агараа явуулцаа. 12-10. За нэг дуурын тоглогчд найдан да. 4 дээр холболт өгсөн. 2 дээр нь хуурсан. Араас мөнх эрдэнэ. Яа, энэ тоглоомыг бас тогтоож болдгоо дээ. Ойрхон 3 араас 2 ч тоглоом явууллаа да мөнх эрдэнэ. 13-10. За эхний хожид их ойрхон байна. Өндөр тоон дээр 3 онооны зэрэг үүсгэж авсан. За нэг дөрмөг торорогод ороод ирлээ. Араас хаад явлаа. Хамгаалтнаас явсан мөнгөн дээр татлаа өтсөн. 2 дээрээс хаалтгүй довтгоо. За багийн 10 дугаар тоглогч 2 дээрээс болохоог үүсгэж 2 дахь хацаатаагаар медаль төлөх тоглолтын эхний ажил авах боломжтой доон дээр бага хөргөлээ. За багийн 18 дугаарын тоглогч тавтын бүс рүү гарсан байгаа. Нэгдүгээр мөг дотоо дөрөвдөр Ябартаж холболт өгсөн. За тарлагсан да торноос гарсангүй дээ зүудийн давтгаа. За 15 ороор 2 дугаар ижил тоглолт ажил авснаар 2012 оны А бүдэг 12 оны төгсөлт медаль төлөх ихний тоглолтод ажил авлаа. Дахиад нэг хожиход аврагын бодол ангана. 11 оны төгсөлт хожигдож байгаа үед ч гэсэн медалийн өнгө өөрчлөх тоглолт хөрлөө мөнгө өгдөг тоглолт бас 2013 оны төгсөлтөө их тоглолт үлдэж байна да. За явахгүй дараагийн тоглолтын лайвыг эхлүүлье.